За үзэгчтэй авьяаслаг монголчууд шоу үргэлжилж байна. Хөтлөгч нь энд байна уу. Тэгэхээр дөнгөж сая эвшиглэнт чимээ хамтлаг үзүүлбэрээ үзүүлээд гараад ирсэн. Хамтлагийнхаа яасан бэлээ? Дэлхий дахинд одоо жинхэнэ монголчлон гэдгийг бас одоо жинхэнэ утгаар нь харуулж байна. Тэгээд бас эн чинь бол танаа сургууль чинь бол ерөнхийдөө бол хөгжмийн бол мэрэгжлийн бол сургууль шүү дээ. Ерөнхий боловсролын сургууль тийм үү. Тэгээ ийм ерөнхий боловсролын сургуулийн зүгээр хөгжмийн нэгэн хөтөлбөрийг ийм өндөр түвшинд авчиж ингэж их зүрх сэтгэлээ бодлоо шингээсэн танд бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Авьяаслаг монголчуудын тайзнаас харсан миний хамгийн сайхан зохиор хөгжмийн чуулга бол та нар байлаа. Тэнцсэн. За, ахын дүү сая ямар хөгжим тоглосон? Төмөр зэрэгэл. За, хоёулаа тэр камер руу гарыг. Төмөр зэрэгэл тоглосон. Тийм. Хизээнээс хийж төмөр зэрэгэл тоглосон юм. 3 дугаар ангиас эхэлж. 3 дугаар ангиас. Одоо чи хэдгээр анги вэ? 3 дугаар анги. Тэгээ түрүүний хөгжмийн зэмсгүүдээс надад их сонь. Одоо жишээ нь тэр нөгөө хатгасан яс гисэн шүү дээ. Тэрийг одоо яаж хөвгөлж байна? Тэр чинь яаж хатааж байна? Тэр удаа жил гараа хатаа штэ. За. Одоо эндээс ингээд одоо бараг тэр махсаж шиг зард газраас өөрийнхөө эдсэн хүн солноос мөхрийн хаврыг ялгаж аваад өвөл бол ингээд парны завсар хийчихнэ. За. Тэгээд хавруулаас ханараад их хамтаа сонхон дээр тавьчихна. Тэгснэ ингээд порш онгоод салхин цахиулаад ингээд ус норгож болохгүй. Чамаг агаан энэ хамтлагад ороод хэдэн жил болж байгааг чи юу хэлээ? Нэг жил. Хэдэн настай гэвэл? 4 настай. Шагналын 100 сая төгрөг байгаа. 100 сая төгрөгөөр танаа хамтлаг ер нь юу хийх вэ? Танаа хамтлаг юу хэрэгтэй вэ? Манайш одоо аяг хэцүү шүү дээ. Одоо жишээ хүнээс гуйгаал ингээд ээж аваасаа гуйгаал ингээд одоо ингэж явж шүү дээ. Тэгээ энэ үед хүүхдээ явж байгаа ч гэсэн нэг газар ашиглах энэ үедээ баярлалах болж бодоод хармаагаал бод. Ямар ч байсан хүүхдүүдээ бас нэг хиний чим нүд үлчилгээгээ сайхан хувцастаа, сайхан хөгжмөнтэй. Ийш тийш аварга тоглолтоор хиний царайхгүй нэг хэдэн жилдээ ажиллаж шинэ сайхан олон бүтээх болж болж шүү дээ.